OKR нь байгууллагын хэмжээнд зорилго тодорхойлох, мөн тэдгээрийн хэрэгжилтийг хянахад өргөн хэрэглэгддэг удирдлагын систем юм. OKR-ийн үндсэн зарчим философи нь маш энгийн. Нэгдүгээрт байгууллага болон баг хэлтэс ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа товч тодорхой ойлгомжтой байдлаар зорилгоо тодорхойлно. Хоёрдугаарт зорилготой хүрч байгаа эсхийг нотлох тодорхой хэмжигдэхүй зүр дүнгуудыг урьдчилан төлөвлөдөг. OKR гэх ойлголт анх 1970-ад онд Intel компаниг гүйцэтгэх захирал Энди Гроувийн удирдлагын арга барилаас үүссэн. Хожим нь Энди Гроувийн шав John Deere 1999 онд OKR-ыг Google компанид нэвтрүүлсэн. Түүнээс хойш Adobe, Google, Netflix, Disney зэрэг дэлхийд алдартай олон компани OKR системийг ашиглан өсөлт амжилтаа удирдах ирсэн. Тэгвэл OKR гэж яг юу вэ? OKR гэдэг нь Objectives and Key Results гэсэн үгийн тавчлал. O буюу Objective гэдэг нь зорилго гэсэн утгатай. Objective нь бид хаашаа хүрэхийг хүсэж байна вэ гэсэн асуултанд хариулдаг. Objective-ийг тодорхойлохдоо чухал ач холбогдолтой, тодорхой, үйлдэлд чиглэсэн хамгийн гол нь урам зориг өгсөн байх ёстой. Харин KR гэдэг нь Key Results гол үр дүн гэсэн үг. Энэ нь бид зорилготоо хэрхэн хүрэх вэ гэдгийг тодорхойлно. Key Result нь дараах шин чанартай байна. Тодорхой, хугацаатай, зоримог хэрнээ бодиттой, хэмжигдэхүйц, мөн шалгаж баталгаажих боломжтой байх ёстой. OKR-ыг байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх вэ? Байгууллагын түвшинд, жилийн эхэнд стратегийн ач холбогдолтой OKR-уудыг тодорхойлж, улирлын циклээр байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлдэг. Гэхдээ эдгээр OKR-уудыг багийн оролцоогүйгээр дангаараа тодорхойлж болохгүй. Багууд өөрсдийн OKR-ыг боловсруулж хамгийн их нөлөө үзүүлэх чиглэлээ өөрсдөө тодорхойлдог. OKR-ыг хянах шилдэг туршлага. Багийн түвшинд Key Results болон үйл ажиллагааны акцийг 7 хоног бүр хянах нь зөв гэж үздэг. Мөн компаниуд улирлын OKR-ыг хэрэгжүүлэх явцдаа улирлын дундуур завсрын үнэлгээ хийдэг тогтсон стандарт байдаг. OKR-ийн нэгэн жишээг харцгаая. Хэрвээ харилцагчийн үйлчилгээний ажилтнуудыг шийдэлд чиглэсэн эрх мэдэлтэй болгохыг хүсэж байна гэж бодъё. Тэгвэл Objective нь үйлчилгээний ажилтан дүрм уншдаг хүн биш, шийдэл гаргадаг мэрэгчлэн байх. Тэгвэл энэ зорилго биелсэн гэдгийг юугаар мэдэх вэ? Эндээс Key Result-ыг бичдэг. Key Result 1. Шийдвэр гаргах эрхийн хүрээг тодорхойлж албан ёсоор батлах. Key Result 2. Харилцагчтай харилцах ур чадварын сургалтанд ажилтнуудыг 100% хамруулах. Key Result 3. Ажилтнуудын сэтгэл ханамжийг 15%-аар нэмэгдүүлэх. OKR-ыг хэрэгжүүлснээр ажилтан бүрийн зорилго, компани зорилго тэргүүлэх чиглэлтэй уялдаж, нэг чиглэл нэг зөв рүү харсан байгууллагын соёл бүрддэг. Ажилтан бүр өөрийн хийж буй ажлаа компани том зорилгод ямар хувь нэмэр оруулж байгааг ахиц дэвшлэн хаана явж байгааг тодорхой харна. Энэ ил тод байдал хамтын ажиллагааг дэмжиж, нэгдмэл зорилго бий болгож, багуудыг хамгийн чухал зүйлдер төвлөрөх боломж олгодог. Урам зориг өгсөн зоримог OKR-ууд байгууллагуудад илүү ил тод, илүү төвлөрсөн, илүү уялдаа холбоотой болж, ажилтнууд өөрсдийн оруулж байгаа хувь нэмэр нь яагаад чухал вэ гэдгийг ойлгож, ажлынхаа утга учир, зорилгыг илүү сайн мэдрэх болно. Та OKR-ийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл OKR Mongoliad хандаарай.